За дотор бичлэг хийжсэн security-ийн активчлэг хийгээч гэж байна. Тэгээд бичлэгээ болчлоо. Ерөнхийдөө бол бүгдийг биччихсэн. Автополь яахан. За ингээд тийшээгээ гарвал Нетлайф барилгын тасна харж болно. Сэр том барилгын мэд харагдаж байгаа. Том офис. Юу том офис юм бэ? За одоо ингээд тийшээ гараад бизнес хэсэгт гараад ирнэ. Өглөөний цагаар бол энэгээр ажлын өдөр өглөөний цагаар энэгээр хүмүүс мөнхийн бэлччихэд. За маргааш ажлын өдөр болохоор ингээд хүмүүн цөөрчихсөн. Гадуур дотор хэлтэр янз бүрийн байдаг байхгүй. Мөрхөөж за тэр одоо харагдж байгаа айгүй өндөр барилга бол хамгийн том президентал буюу хүн оршин суух хэмжих зорилттой барилга баригдаж байгаа. Гайхалтай өндөр. За бодвол тэгээд оройн давхар нь хэдэн сая доллараар үнэлэх тэгэхээр хүн төлбөртэй байдаг үз. Маань ингээд дэшээ Гранд Централ хэсэгтлийн барилга. Ашиг харагдаж байна. Машин байхгүй юм шиг гарчээ. За өглөө бол энэгээр битүү хүмүүс бэлхэж байдаг. Өглөө энэгээр их гоё битлэг хийсэн болж тааш хадгалагдаагүй. За ингээд шинэ Нью-Йоркийг бичсэн бичлэг маань. Хэсгэд болж байна. Яг батарейгаа дууссан сайхан хөрслүүлээд бичээд явъя. Chase Bank бол ерөнхийдөө зөвхөн Нью-Йоркийн орчмоор салбартай айгүй балай банк. Тэгээ ямар нэг бинтийн салбар үйлдвэр хийх байдгүй. Тэгээд заашгүй $23 илүү шийтгэл төлчээж ATM-ээс мөнгө авах болдог. Айгүй балай банк. Өөр мужуудаар явж хаад ямар ч хэрэг байхгүй. Texas Bank of America-ийн карт нь өөрөө илүү зүгээр. Bank of America-ийн карт ашигласнаар ямар ч мужуудад олон томны ATM-ууд ихтэй болохоор хэлтийн шимтгэлгүй мөнгө атлаас гараад аваад хэрэглэж болчтой. Тэр юм байгаа. За ингээд хэмжээний юмсан байж байна. Ер нь л ингээд үзэх харах юм. Нэгсээ туслаа. Бол нандсан бол гоё. One World Trade Center-ыг бичиж гэж бодож байсан. Тааш тийм боломж гарсангүй. Гарсангүй. Аль дээр үеэс олон бичиж болохоос олж тэгээд гэтэл ухаа орсон юм шиг сайхнаас ингэ бичиж эхэлж байна. Сайхан байна уу гата. Халуун биш. Хөтөмш. Агаар амьсгалтай. Сэртэй барилга байна. Чичээ хомлох. Японы тогтоохоо бодвол бас энэ сүмээ Японы холбоотой юм байна.
Сүм бишин зашдгоодлоо. Энэ сүм тэнцээ шивэдийн татаа. Амарсан байна. Шосогтой удамжаар алхаж явна. За ингээд анх бичлэг хийж эхэлсэн цагтээ эргэж ирж байна. Стогоо сарнаад тарьсан байна. Эдгээр ингээд ногоон байгууламжаа хийх айгүй их мөнгө зарцуулдаг. Тэгээд хаврын ихний улирал, хаврын ихний өдөр ирэнгүүт бүх хуучинуудаа сайхан авахын аяад устгаад тэгээд шинээр суулгаад янзалчдаг. Их гоё. Тэгээд байнгын цэвэрлэгээтэй байлгана. Цаана их сүртэй сум байна. Шоотолог. Ингээд ханасаа. Шоотолог төгөмжтэй ярьж байна. За энэ одоо ингээд батарей дуусчих учиртай.